1980-ад оны баруун Лондон дахь Ноттинг Хилл дүүрэг нь баян чинээлэг болон загварын бэлэг тэмдэг болсон газрын нэг байлаа. Энэхүү дүүргийн талаар 1999 онд Ноттинг Хилл нэртэй кино бүтээгдэж байсан билээ. Ноттинг Хилл нь 1820-ад оны үед байгуулагдсан урлагтай нэгт холбоотой газар байв. Гэвч 1982 онд энэ газар цуврал хүчингийн хэргийн талбар болсон юм. 1982 оны 8 дугаар сарын 12-ны шөнө нэгэн хуульч эмэгтэй найзуудтайгаа уулзаад Clarendon Road гэх нэртэй хамгийн чинээлэг гудамжны нэгд байрлах гэртээ иржээ. Бүсгүй гэрлээ асаатал гинэт түүний холоог хэн нэгэн араас нь боосон байна. Хэрэгтэн түүнийг хашгирахгүй байхыг анхааруултал эмэгтэй ам гарахын тулд хэрэгтний бэлэг эргэтэн лүү маш хүчтэй өшгөлсөн байна. Гэтэл гимт итгэхэд түн дандан би эргэж ирээд чамайг заавал алах болно гэж сүрдүүлээд зүгтжээ. Хохирогч эмэгтэй энэ хүнийг өмнө нь огт харж байгаагүй, цагдаа нарч нэмэлт мэдээлэл олоогүй. Хэргийг мөрдөж байсан мөрдөгч хэрэгтний зориг хулгай байсан, харин эмэгтэй гэртээ эртэрсэн учраас гинт хэрэг бүтлгүүцсэн гэж үзжээ. Гэвч тус дөрөвт гарсан өөр нэг хэрэг цагдаагийн таамгийг эргэлзээнд хүргэсэн. 11-р сарын 10-45 настай эмэгтэй ундах гэж байтал галт тогооны өрөөнөөс нь масктай этгээд гарч ирэн эмэгтэйг хутгаар сүрдүүлж хүчирхийлэхийг завджээ. Бүсгүйн эсэргүүцлийн дараа тэрээр хэрэгээ үлдэж чадалгүй зогтсон байна. Хохирогчийн хэлснээр хэрэгтэн намхан махлаг биетэй хар масктай байсан гин. Энэхүү хэрэг нь 8 дугаар сард гарсан хэрэгтэй газар зүйн хувьд ойр байж, сарын дараа дахин нэг хэрэг гарсан нь цуврал хүчингийн хэрэг байж болзошгүй гэсэн цагдаагийн дүгнэлтийг баталгаажуулсан. Энэ удаагийн хохирогч нь өмнөх хохирогчийг ойролцоо амьдардаг телевизэн ажилтан эмэгтэй байв. Шөнийн 12 цаг үед түүнийг унтаж байхад нь масктай этгээд гэрт нэвтэрч хүчирхийлэх гэж оролдсон бөгөөд хүчтэй тэмцлийн дараа хохирогч эмэгтэйг зодож улмаар хэргийн газраас оргон зайлжээ. Хохирогч эмэгтэй мэдүүлэгт хэрэгтэн огт танихгүй гэсэн байна. Гимт этгээд эмэгтэй гэрээс бэлэн мөнгө болон маш ховор нандин сэлэм шиг хэлбэртэй 2 ч хутгийг нь авч явсан гэж. 2 хоногийн дараа хулгайлагдсан хутгууд дахин нэг хэргийн газраас олдсон байна. Хэрэгтэн хамгийн анх бүртгэгдсэн гимт хэргийн газартаа дахин ирсэн байна. Анхны хохирогч болох хуульч эмэгтэй гэртээ ирэхэд түүний гэр хулгай орсон байдалтай байж, унтлагын өрөөндөө ортол тоглоомон баавгаг нь хүлж амыг нь даавгаар тагласан байдалтай дэрэн дээр нь 2 хутга зоон оргисон байж. Хохирогч тэр шөндөө гэрээ орхин нүүсэн байна. Ингээд цагдаа нар тусгай баг ажилуулан хэрэгтэн барих ажиллагаагаа эхлүүлв. Гимт этгээд тус дүүргийн оршин суугч байх боломжтой мөн эргэн тойрноо маш сайн мэддэг хэмээн үзжээ. Гимт этгээд хохирогчдын гэрт маш чадварлагаар нэвтэрж байсныг харгалзан мэрэгжлийн төвчний хулгайч байж болзошгүй гэж дүгнэсэн. Харин тэр яагаад цуврал хүчирхийлэгч болон хуурстай нэргэлзээтэй байв? Цагдаа нар орон нутгийн хулгайчдыг мөрдөн шалгаж шөнийн цагаар эргүүл хийж эхэлсэн ч хэрэгтэн 2-7 хоногийн дараа өмнөхөөс ч илүү харгас аргаар гимт хэрэг үйлдсэн. Энэ удаагийн хохирогч бол ойрхот орондоос гаралтай эмэгтэй байв. Эхний хэрэгүүдийн адил гэртээ эргэж ирэх үедээ гинэт халдлаганд өртсөн. Хэрэгтэн түүнийг хутгаар сүрдүүлэн элдв гаж садар саман үйлдэл хийж. Эмэгтэйг нүцгэлэн амыг нь таглаж бааны алчуураар хүлсэн байв. Энэ бол тухайн цаг хугацаанд үлдэгдсэн сүүлийн халдлага байсан ба мөрдөгчд гэмт хэрэгтэнг илрүүлж чадаагүй. Гэвч 1983 оны 4-р сарын 22-нд гэмт этгээд дахин гарч ирсэн. Энэ удаад 22 настай эмэгтэй шөнийн цэнгэний газраас харж яваад гэртээ халдлагад өртжээ. Хэвлэл мэдээллийнхэн хэрэгтнийг Ноттинг Хилл дахь хүчингийн хэрэгтэн хэмээн нэрлэж эхэлсэн бөгөөд тухайн дүүргийн эмэгтэйчүүд айдас цүүдэст нэрвдээд байсан. Үүний улмаас хүмүүс хаалгандаа давхар хамгаалалт хийлгэж дохиолол суулгуулan сэтгэл түгшилтэнд орж байлаа. Хүчингийн хэрэг үлдгчийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа дахин эхэлсэн. Мөрдөгчийн цуглуулсан мэдээлэлд үндэслэн дараах дүгнэлтүүд хийсэн байна. Тэрээр бие бэлдэр сайтай нутгийн аялгаар ярьдаг, ихэнхдээ хар өнгийн бүүз спорт хувцас өмсөж, маск зүүдэг. Мөн бэлгийн гаж зуршилтай этгээд гэж дүгнсэн байна. Хохирогчдоос үрийн шингэний сорьц авсан боловч тухайн үед ДНХ шинжилгээ хийх боломж байгаагүй. Харин цусны бүлгийг харьцуулан шалгах арга ашиглаж байв. Үүний дагуу мөрдөгчд нутгийн сэжигтнүүд болон хулгайчдыг байцаахтаа цусны сорьц өгөхийг шаардах болжээ. Хэдэн сар өнгөрөхөд дахин халдлага гарсангүй. 1984 оны 1-р сард мөрдлөгийн ажиллагаа зогсжээ. Мөрдөгчд хэрэгтэн нас барсан эсвэл өөр газар руу нүүсэн байж болзошгүй гэж таамагласан ч хамгийн магадлалтай хувилбар нь өөр гэмт хэрэгээр баримтлагдсан хоригдсон байх гэж үзэж байсан. Дараагийн 3 жилийн турш нэг ч халдлага бүртгэгдээгүй. Гэвч 1987 оны 5 дугаар сард Ноттинг Хиллийн хүчингийн хэрэгтэн дахин гарч иржээ. 1982-83 оны халдлагууд Ноттинг Хилл дэх хүмүүсийн ой санамжаас бараг мартагдаад байсан.
Гэтэл 1987 оны 5 дугаар сарын 4-нд нэгэн эмэгтэй гэртээ эргэж ирэх үедээ халдлагад өртөв. Эмэгтэй халдлагыг зогсоохын тулд өөрийгөө дохын халдвартай гэж хэлсэн боловч хэрэгтэн би ч бас халдвартай гэж хариулсан байна. Гэмт хэрэгтэн түүнийг хутгаар сүрдүүлж хувцсыг нь тайлж боож хүлээд хэрцгийлэн хүчирхийлжээ. Хохирогч нь хэргийн талаар мэдүүлэхдээ бүдүүн, намхан, булчинлаг догшин ир байсан бас Лондоны аялахтаа ярьдаг хүн гэжээ. Эмэгтэй байрнаас ямар нэгэн зүйл алдагдаагүй боловч мөрдөгчд нэг чухал улмөр олсон нь гэмт этгээдийн спорт гутлын мөрд цонхны тавцан дээр үлдсэн байлаа. 1987 оны 7 дугаар сарын 28-нд дахин нэг хэрэг бүртгэгдсэн. 34 настай нэгэн эмэгтэй найз залуутайгаа маргалцсны дараа түүнийг гэрээс нь явахыг шаардсан байна. Найз залууг нь явснаас хэдхэн минутын дараа халдагч итгээд хаалгыг нэвдэн орж эмэгтэйг хутгаар сүрдүүлэн ороолт бүс ашиглан хүлж хүчирхийлжээ. Хүчирхийллийн үед гэмт хэрэгтэн өнөөх эмэгтэйгээс найз залуугаас салсан шалтгааныг нь асуухдаа тэр чинь бэлгийн чадвар муутай байсан юм уу хэмээн доромжлон асуужээ. Үүний үндсэн дээр мөрдөгчд гэмт хэрэгтэн цонхны цанаас тэдний маргааныг сонсож байсан гэж үзжээ. Энэ үеэс эхлэн мөрдөн шалгах ажиллагааг удирдах байсан анхлах мөрдөгч энгийн хувцастай цагдаа нарыг цэцэрлэг парк зэрэг газруудаар ажиглалт хийх шийдвэр гаргасан байна. Цагдаа нар гэмт хэрэгтнийг орон нутгийн хулгайч бөгөөд ганцаараа явж буй эмэгтэйчүүдийг сэм ажиглаж байсныг тогтоож. 1987 оны 12 дугаар сард Lansdowne Road орчмын оршин суугч модон дунд сууж байсан нэгэн сэжигтэй этгээдийг олж харсан байна. Тухайн үед энгийн хувцастай цагдаа нарч түүнийг анзаарч барихаар оролдов. Гэмт этгээд хашаад авах үеэр цагдаа түүний хөлнөөс зурсан ч гэмт хэрэгтэн мултарч чаджээ. 2 сарын дараа буюу 1988 оны 2 дугаар сарын 16-нд тэрх үеэр дахин гарч ирсэн ч цагдаагийн ажиллагаанаас мөн мултарч чадсан байдаг. Зарим өндөр зэрэглэлийн гэмт хэрэгүүдийг эцэслэн илрүүлэхэд мөрдөгчийн ур чадвар бус зүн совин чухал нөлөө үзүүлдэг. Хамилтон хэмээх цагдаагийн зүн совин Ноттинг Хилл дэх хүчингийн хэрэгтнийг эцэст нь илрүүлсэн. Тэрбээр хайж буй хүн нь 37 настай Тони Маклин хэмээх тус төргийн хулгайч этгээд гэж сэжиглэж байна. Маклин нь биеийн тамирт дуртай, булчинлаг, хүчирхийлэл үлдэх хандлагатай бөгөөд хохирогчдын өгсөн ерөнхий дүрслэлтэд тохирч байна. Түүнчлэн 1983 он тэрээр бейсболын цөхрөөр хүн зодож 4 жилийн хорих ялавсад нь халдлага гараагүй онуудтай таарж байсан. Маклин 1987 онд суллагдсан нь халдлагууд дахин эхэлсэн үедээ давхцаж байлаа. Тэр 1983 онд байцагдж байхдаа цусны шинжилгээ өгч байсан. Гэвч гэмт этгээдийн цусны бүлэг Маклинихаас өөр байжээ. Иймд Тони Маклин суврал хэргийн сэжигтнээс хасагдсан байна. Мөн дотоод хэргийн яамны баримт бичгээс үзэхэд Маклин 1987 оны 6 дугаар сард суллагдсан болох нь тогтоогдсон. Энэ нь 5 дугаар сард болсон халдлагатай хамааралгүй болохыг баталжээ. Гэсэн ч мөрдөгч Хамилтон түүнийг гэмт хэрэгтэн гэрэгт бат итгэлтэй байсан тул мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж Маклины гэрт очин байцаахаар шийдэв. Тухайн үед Маклин гэртээ байсангүй. Хамилтон түүнд Ноттинг Хилл дүргийн цагдаагийн хилцэд ирэхийг хүссэн зурвас үлдээгээд явжээ. Байцаалтын үеэр Маклин өөртөө итгэлтэйгээр айж имэлгүй бүх асуултанд хариулж өөрийн бэлэг хэрэгтнээ хүртэл харуулan би хүчирхийлэгч биш гэдгээ үүгээр баталж байна хэмээн хэлжээ. Түүний эргэтэн нь бага наснда шилэн дээр унаж хүнд гэмтсэн тул маш том соригтой байж. Түүнийг гэмт хэрэгтэн гэдгийг нотлох амаргүй байсан ч Хамилтон өөрийн зүн совинд бүрэн итгэж нүүр тулан сууж буй энэ хүн Ноттинг Хиллийн хүчирхийлэгч мөн гэж улам бүр итгэх болов. Хэдхэн хоногийн дараа Хамилтоны сэжиглэж байсан Маклин цуврал хэрэгтэй холбоотой болох нь батлагдсан. Шүүх шинжилгээний шинжээч түүнтэй холбогдож Маклины цусны бүлгийн мэдээллийг компьютерт оруулахдаа алдаа гаргасан байсныг мэдэгдэв. Ердөө нэг үсэг алдаж бичсэн нь асар том үр дагаварт хүргэжээ. Мөн дотоод хэргийн яамны мэдээллийг дахин нэвтлэн шалгахад Маклин 1987 оны 1-р сард суллагдсан байсныг бичээж санамсаргүйгээр January гэдэг үгийг June хэмээн буруу оруулсан байж. Бүх баримт бүрдмэгт цагдаагийн байгууллага Маклиныг баривчлах тушаал авч түүнийг хүчингийн 3 хэрэг 2 удаагийн орлого, хулгай, хүчирхийлэл үлдэх зорилготой дээрэм зэрэг олон гэмт хэрэгт буруутгаж шүүхэд шилжүүлв. Гэвч Маклин бүх хэргийг үгүйсгэж шүүхийн явцад хохирогч бүсгүйчүүд гэрчээр ороход хүрэв. 1989 онд ДНХ-гийн шийдвэрийн аргыг Британий шүүх баталгаатай нотолгоо болгон хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэрт эрдэмтэн профессор Алек Жефрис Маклины хэргийг нотлоход өөрийн биеэр оролцсон нь энэ хэргийн хамгийн том нотолгоо болсон билээ. Маклиныг бүх гэмт хэрэгт буруутай хэмээн тогтоож 3 удаагийн бүх насаар нь хорих ялыг өгчээ. Мөн хүчингийн орлого, садар самун явдал болон хулгайн хэрэгээр 12 жилийн нэмэлт ял онов. Маклин үүнд огт сэтгэл хөдлөсөн шинжгүй байсан. Энэхүү хэргийг мөрдөж илрүүлсэн Хамилтон дараах байдлаар мэдэгдэв.
Энэ хүчирхийлэгчийг гудамжнаас холдуулсандаа үнэхээр баяртай байна. Тэр гудамжинд эргүүл хийж явахдаа эмэгтэйчүүдийг хараад тэдний хүчирхийлэх ямар амархан болохыг ойлгосон. Бид хяналт тавьж байхдаа зарим эмэгтэйчүүдийг цонхны цаана хувцас тайлж байгааг харсан. Маклин ч ийм дүр зургийг олж хараад гин тэрийг үлдэх сэтлэн өдөөгцсөн. Маклин өөрийн байшингаас ан хийх газар хүртлээр хагас миль гүйж ирдэг. Анхандаа подвол болон 1-р давхрын эд хөрөнгийг хулгайлах зорилготой байсан ч аажмаар эмэгтэйчүүд лөө чиглэсэн гэж. Тэр заримдаа бусдын байрыг хэдэн өдөр ажиглаж, эмэгтэйчүүдийн хувцас тайлж бүг ажиглан, хохирогчийн өдөр тутмын амьдралыг судаасны дараа гэрт нь ордог. Хохирогч эмэгтэйгээ гэртээ ирэхийг нь хүлээж, маск бэлий өмсөн, хутга барьж айлган сөрдүүлж, даавуугаар ам хамрыг нь боож хүчирхийлэл үлддэг байж. Сэтгэл судлаачид Маклин нь 2 хүүхдийн эцэг, гэр бүлтэй хүн байсан ч хүчирхийлэл үйлдсэн нь бэлгийн чадваргүйтэй холбоотой хэмээн үзэж байна. Маклин бага насндаа хүнд бэртэл авч, амьдралынхаа туршид эмэгтэйчүүдтэй бэлгийн харилцаа тогтооход хүндрэлтэй байсан нь ойлгомжтой. Түүний бэлгийн чадваргүй байдал нь түүнд томоохон сэтгэл зүйн дарамт учруулсан гэж үздэг. Тиймээс хүчиндэх гэмтэрийг үлдэж өөрийгөө эрэгтэй хүн гэдгээ батлах зорилгоор бусадтай хүчээр бэлгийн харьцаанд ордог нь ихэвчлэн бэлгийн хүчирхийлэгчдийн зан төрлийн нэг шинж чанар юм гэж тайлбарлажээ. Мөрдөгч Хамилтоны үйлдэл олон хүний магтаалыг хүлээсэн. Түүний онцгой мэдрэмж мөрдлөгийн нарийн ажиллагаа нь Маклин шиг аюултай хүнийг олж илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгсэн. Түүний хичээл зүтгэлэн зөвхөн нэг хүний амийг аврах төдийгүй ирээдүйд олон эмэгтэйчүүдийн амь насыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгсэн хэмээн үзжээ. Маклин нь Их Британий шоронд хоригдож байгаа бөгөөд тэрээр одоо 68 настай. 36 жил шоронд хоригдож байгаа түүний суллагдах хүсэлтийг 12 дахь удаага няцаасан байна. Шоронгийн зөвлөл түүнийг эрсдэлтэй хүн хэмээн үзэж, түүнийг суллах нь олон нийтийн аюулгүй байдалд занал хийлж болзошгүй гэж дүгнжээ. Маклин өмнө нь нээлттэй шоронд шилжих зөвшөөрөл авч байсан ч шаардлагыг бүрэн биелүүлээгүй тул дахин хаалттай шоронд шилжүүлсэн байна. Түүний зан төлөв, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар болон хохирогчдод учруулсан хор хөнөөлөө ойлгох чадваргүй сул хэвээр байгаа гэж үзжээ.